Бурхны шинэ гэрээ илчлэлт номын иш үзүүлэг ба биелэлтийн гэрчлэл Шин тэнгэр газрын цахим семинарт хүрэлцэн ирсэн номлогч пасторууд, Библийн сургуулийн оюутан сурагчид, итгэгч та бүхэнтэй уулзсандаа баяртай байна. Миний бие өнөөдрийн арга хэмжээг хөтлөн явуулах И Жонсов. Юуны өмнө Шин тэнгэр газрын цахим семинарт оролцож буй та бүгдтэйгээ талархан мэдчилж байна. Өнөөдөр Бурхны шинэ гэрээ илчлэлт номын иш үзүүлэг ба биелэлтийн гэрчлэл цахим семинар нь улс орон бүрийн олон хэлнээ орчуулагдан бүх дэлхийд даяар цацагдж байна. Энэхүү семинар нь дэлхий дээрх бүх итгэгчдийн мэдэх ёстой Библийн үр дүн агуулгдсан илчлэлт номын иш үзүүлэг төдийгүй биелэгдсэн бодит байдлын үгийг хүртэл гэрчлүүлэн мэдэж авах таатай боломж болж өгч байна. Дэлхийн улс орон бүрээс оролцож байгаа та бүхэн их нэгүслийг хийгээд ойлголтыг авдаг эрхэм цаг болоосай хэмээн хүсэж байна. Эхлээд залбирлаа өргөн семинараа эхлэе. Нэгэн зүрх сэтгэлээр залбирцгаая. Туйлаас ариун талархалт Бурхан Аав минь. Өнөөдөр ч мөн үн цэнтэй амийг зөвшөөрч хамтдаа оршин байж өгсөн танд талархал өргөж байна. Онцгойлон Бурхны шинэ гэрээ илчлэлт номын иш үзүүлэг ба биелэлтийн гэрчлэл цахим семинарыг сонирдуулан буй их ивэлт тань маш их талархаж байна. Бурхны баруун моторт далаан тамгаарлагдсан тэнгэртж газартж хэний ч тайлж доторхыг нь үзэж мэдэхгүй илчлэлт номын үгийг энэ цаг үед амлагдсан хончин гэлгээж илчлэлт номын бүх бүлгийн үйл явдлыг үзүүлж сонсгон нээлттэй номыг өгч идүүлээд чуулгануудад гэрчил хэмээн тушаасны дүнд эцэст нь илчлэлт номын иш үзүүлэг ба биелэлтийг ойлгох боломжтой болсон билээ. Дэлхийд даяар бүгд сонсох боломжийг өгч цацан нэвтрүүлж өгч байгаа тул энэ үгийг сонсож байгаа хүн бүрийн зүрх сэтгэлд нь харах мэлмий сонсогч их ойлгох зүрх сэтгэлийг зөвшөөрч өгнө. Өнөөдрийн энэ үгийг гэрчилж өгөх Симеоновгийн ахлагчтай хамт байж илчлэлт 9-р бүлгийн үгийг шууд гэрчлэх чадвар, хүч чадамжийг нэмэгдүүлж өгнө. Энд байгаа бүх номлогч пасторууд, Библийн сургуулийн оюутан сурагчид, итгэгчдэд ерөөлөө дүүрэн байлгано хэмээн хайраар баян ариун Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. Цахимаар явагдаж буй энэхүү семинар нь халдвар хамгааллын дэглэм болон олон нийтийн зай барих дүрмийг чанд баримтлан явуулж байгааг мэдэгдэе. Одоо амийн үгийг сонсох хамгийн үнцэнтэй цаг. Шин тэнгэр газрын чуулган илчлэлт ном энэхүү сэдвээр энэ семинарыг нэн явуулж буй анхных биш билээ. Шин тэнгэр газрын сүм чуулган байгуулагдсан 1984 оноос эхлэн улс их орноо тойрон илчлэлт номын семинарыг нэн явуулж ирсэн. Ялангуяа 2019 онд эх орныхоо гол хотуудад эзний дахин ирэлт ба уруу сураалтыг лавлан үзэхгүй их семинарыг нээж илчлэлт номын үг тунхаглагдах бүрт бие олон итгэгчид Бурхны амлалтын үг өөд гарч ирсэн. Энэ жил онцгойлон амлалтын хончин цахим семинараар илчлэлт 1-р бүлгийг эхлээд гэрчилж өгсөн бол үргэлжлүүлэн амлалтын хончноос үгийг шууд сурсан овгийн ахлагчид одоо илчлэлт 8-р бүлэг хүртэл гэрчлээд байна. Өнөөдөр 12 овг дундаас Симеоновгийн ахлагч Исенжүү илчлэлт 9-р бүлгийг ишлэл 1 бүрээр нь ойлгомжтой дамжуулан хүргэх болно. Илчлэлт 9-р бүлэг нь илчлэлт 8-р бүлгээс залгуулад илчлэлт 6-р бүлгийн сонгогдсон ард түмэн Адам шиг унаж шүүгдэн хариу үндэстэн лүү хөөгдсөний дараа эрсдэж буй үйл явдлыг бичсэн агуулгатай. Өнөөдрийн энэ үгээр дамжуулан шүүгдэж байгаа нэгнүүд нь хэн юм? Шүүгдэж буй учир шалтгаан нь юу байв? Гэдгийг гэрчлэгдэх илчлэлт номыг үгийг ишлэл 1 бүрийг нь шингэн авч ойлгодог цаг болгоосай хэмээн залбирая. Өнөөдрийн үгийг гэрчилж өгөх Симеоновгийн ахлагч Исенжүү халуун алга ташилтаар өгтөн авцгаая. Тэнгэрийн хаанчлал ба мөнх амьд найддаг дэлхийд даяар буй номлогч пасторууд, итгэгчид өнөөдөр ч мөн Шин тэнгэр газрын цахим илчлэлтийн семинарт оролцож буй явдалд чин сэтгэлийн талархлаа дэвшүүлье. Миний бие Есүсийн шав
Симеоны нэрээр босгогдсон Симеоновгийн ахлагч Исэнжүү. Бурхны шинэ гэрээ Илчлэлт номын иш үзүүлэг ба Бэлэлтийн гэрчлэл Илчлэлт 9-р бүлэг. Та бүхэн Илчлэлтийн бэлэлтийн үед бүрээ татагдж байгаа үйл явдал байгаа бөгөөд хэдэн бүрээ татагдж байгааг мэдэж байна уу? Өнгөрсөн хичээлээр Андрей овгийн ахлагчаар дамжуулан Илчлэлт 8-р бүлгийн үгийг маш сайн сурцгаасан. Энэ эцсийн үед 7 бүрээ татагдж байгаа юм. Илчлэлт 8-р бүлэгт 4 бүрээ татагдсан. Илчлэлт 9-р бүлэгт 2 бүрээ татагдана. Ингээд эцсийн бүрээ нь Илчлэлт 11-ийн 15 дугаар ишлэлээр татагдж байгаа бөгөөд энэхүү 7 бүрээ нь өөр хоорондоо эрс ялгаатай юм. Эхний бүрээнээс 6 дахь бүрээ хүртэл Бурхны сонгогдсон ард түмэн золиослогдсон буйг мэдүүлж өгч байгаа бүрээн дуу байсан бол 7 дахь бүрээ нь ондоо юм. Бүр эсэргүүцэгч Вавилон сүрэгдэж Бурхны сонгогдсон ард түмэн аврагдаж байгааг мэдүүлж өгч байгаа авралын бүрээн дуу болно. ертөнцийн хаанчлал нь Бурхны хаанчлал болж авралын бүрээ болж байгаа юм. Энэхүү 7 дахь бүрээ нь маш чухал учраас Илчлэлт 10 дугаар бүлэг 11 дугаар бүлгийг сурахдаа маш сайн анхаарлаа хандуулан сурахад болно. Өнөөдөр Илчлэлт 9 дугаар бүлгийн үгийг авч үзье. Эхлээд бүрээ татаж байгаа нэг нь 7 тэнгэрлэгч байсан. Тэнгэрлэгчийн татаж байгаа бүрээ нь махан биеийн бүрээ. Бам ийм бүрээ биш ээ. Унсан сонгогдсон ард түмэн золиослогдсон буйг мэдүүлж өгч байгаа төлөөлөн яригч махан биеийн бүрээ болно. Исая 58:1 дээр Исая чи дууга бүрээ мэд чангалан Израилийн гэрт гим нүглийг нь зарлагтон гэж хэлдэг. Исая Бурхны бүрээ болж Бурхны үгийг дамжуулсан. Өнөөдөр Илчлэлт 3 дугаар бүлэг ба 6 дугаар бүлэг дээр итгэлийн үрээр гаргаж ирсэн итгэгчид бүрээтэй адил үргийг гүйцэтгэдэг. Энэхүү дүр төрх нь Тэнгэрлэгч бүрээг татна гэж иш үзүүлэгдсэн байгаа хэдий ч махан биеийн бүрээ биш. Тэнгэрлэгчтэй хамт байгаа махан бие болох үр гүйцэтгэгч бүрээ болж байгаа бөгөөд энэхүү үр гүйцэтгэгчээр дамжуулж байгаа гэрчлэлийн үг нь бүрээн дуу болно. Дараа нь энэхүү бүрээн дуу нь ямар утгатай вэ? Тэрхүү утга нь Илчлэлт 6 дугаар бүлэг дээр унсан сонгогдсон ард түмэн шүүгдэж хөөгддөг. Хөөгдснөөр харь үндэстний харьяа болдог. Харь үндэстний харьяа болсон унсан сонгогдсон ард түмэн харь үндэстэнд золиослогдсон байгааг мэдүүлдэг. Тиймээс сонгогдсон ард түмний сүнсний 3/1 нь хөнөөгдөж байгаа энэ үнэн бодит явдлыг мэдүүлж өгч байгаа нь бүрээн дуу болж байна. Энэхүү бүрээ татаж байгаа учир шалтгаан нь юу вэ? Тэрхүү учир нь та нар унаж гим нүгэл гим буруу байгаад байгаа учраас харь үндэстний сөрүүлэгчдэд сүнс чинь үхэж байна гэдгийг мэдүүлж өгснөөр тэднийг гимшүүлэхийн тулд бүрээг татж байгаа юм. Энэхүү бүрээн хизэнээс эхлэн татагдсан бэ? Тийм ээ, Илчлэлт 6 дугаар бүлгээс сонгогдсон ард түмэн унснаар шүүгдэж харь үндэстэнд рүү хөөгдөн харь үндэстний харьяа болсны дараа энэ бүрээг татсан. Илчлэлт 6 дугаар бүлгийн үйл явдлын дараа байгаа үсттэй. Тэгэхээр энэхүү бүрээ нь хаан татагдж байгаа вэ? Өөрөөр хэлбэл үйл явдал болсон газар нь хаана вэ? Тэр газар нь Илчлэлт 6 дугаар бүлэг дээр унснаар шүүгдэж харь үндэстний харьяа болсон 7 од 7 алтан дэнлүүний суурийн асарт бүрээг татаж байгаа бөгөөд энэ газарт өрнөсөн үйл явдал юм байна. Ингээд энэхүү сонгогдсон ард түмний асар нь эзний дахин ирэлтийн үед зам бэлтгэгч илч байгаа зам бэлтгэгчийн асар юм. Эхний ирэлтийн үед зам бэлтгэгч илч болох Баптист Иохны асартай адил юм. Тэгвэл энэхүү асар нь Илчлэлт 1-р бүлэг дээр Бурхны нууц гэж альцсан байдаг. Хинч мэдэхгүй байсан асар байсан. Энэхүү асар нь гарч ирснээр Илчлэлтийн үйл явдал нь эхэлж байгааг мэдүүлж өгч байна. Бурхны сонгогдсон ард түмний асар боловч тэд унснаар Илчлэлт 6 дугаар бүлгийн адилаар шүүгдэж
хариу үндэстнийг харьяавалсан. Тиймээс 8-р бүлэг дээр хариу үндэстнийг сүрүүлэгчдэд золиослогдсон буйг мэдүүлж өгч байгаа бүрийн дуу юм байна. Тиймээс 8-р бүлгийн үйл явдал нь газар нь дэлхийн нийтэд хамаарах үйл явдал биш. Хариу үндэстний харьяа болсон унс нь 7 од 7 алтан дэнлүүний суурийн асарт өрнөж байгаа үйл явдал юм байна гэдгийг заавал мэдэх хэрэгтэй. Илчлэлт 9-р бүлгийн уг үндсэн ишлэлээс харвал эхлээд гарчгийг нь авч үзвэл сэдв нь ёроолгүй гүний царцаа ба нүглүүлсэн тэнгэрлэгч. За сэдв нь ч их өвөрмөц маш хэд хүнд байна. Ёроолгүй нөхөн юу юм? Царцаа нь юу юм? Нүглүүлсэн тэнгэрлэгч нь хэн бэ? Тэд юу гүйлдсэн юм бэ? Энэ үгийг өнөөдөр бүгдээрээ хамтдаа авч үзье. Илчлэлт 9-р бүлэг нь 5 дахь 6 дахь бүрээ гамшиг гарч ирдэг бүлэг. 1-ээс 11-р ишлэл хүртэл 5 дахь тэнгэрлэгчийн бүрээний гамшиг гарч байгаа бол энэ бүрээ татагдсанаар тэнгэрээс унсан од байдаг. Энэхүү од ёроолгүй нүхний түлхүүрийг аваад ёроолгүй нүхийг нээтэл царцаанууд гарч ирдэг. Энэ царцаа нь тамгагүй хүмүүсийг тарчлагдаг. 5 сарын турш тарчилгаж ийм их зовлон бий болдог. Тэгвэл энэ царцааны дүр нь маш сайн тайлбарлагдсан байгаа. 5 дахь бүрээний гамшигыг бүгдээрээ хамт авч үзхийн тулд 1-ээс 6 дахь ишлэлийг уншийе. 5 дахь тэнгэрлэгч бүрээгээ таттал тэнгэрээс дэлхий рүү унсан одыг би харав. Тэр одонд ёроолгүй нүхний түлхүүрийг өгсөн байлаа. Өнөөх од ёроолгүй нүхийг нээтэл асар том зуухны утаа мэдутаа нүхнээс гарав. Нүхний утаанаас болж нараагаар харанхууллаа. Утаанаас царцаанууд газар дээр гарч ирлээ. Газрын хилэнцэд хорхоонуудын хүчийг тэдэнд өгсөн байжээ. Дэлхийн өвс ногоонд ч ямар ч ногоо юмд ч болон модонд ч хор учруулж болохгүй гэж тэдэнд хэлсэн ажээ. Зөвхөн духан дээрээ бурхны тамгагүй хүмүүст болох юм. Тэднийг алахгүй, харин 5 сарын турш тарчлагахыг царцаануудад зөвшөөрсөн байв. Тэдний тарчилгалт нь хилэнцэд хорхоо хүнийг хатгахад тарчилгадагтай адил юм. Тэр өдрүүдэд хүмүүс өхлийг хайх бөгөөд түүнийг олохгүй. Тэд өгөхийг хүсвч үхэл тэднээс зүхтэн. За ингээд уг ишлэлийн үгийг зураг дээр зурлаа. 5 дахь тэнгэрлэгч бүрээгээ таттал тэнгэрээс унсан од ёроолгүй нүхний түлхүүрийг авдаг. Энэ түлхүүрээрээ ёроолгүй нүхийг нээтэл утаа гарч ирдэг. Энэ утаанаас болж тэнгэрийн нараагаар харанхуулж байна. Утаан донд царцаанууд гарч ирж байгаа бөгөөд хамгийн сонирхолтой нь өвс ногоо модонд хөнөөл өчрүүлэхгүй бурхны тамгагүй хүмүүсийг 5 сарын турш тарчилгаж байгаа үйл явдал болж байна. Энэхүү тарчилгалт нь ямар хүнд хэцүү болоод энэ хүмүүс өгөхийг хүссэн байх вэ? Үхэл тэднээс бас зүхтэн. Энэ үйл явдлыг мэдүүлж байгаа нь 5 дахь бүрийн дуу болж байна. За үүнийг бичиг үсгийн дагуу махан биеийн утгаар ойлгол маш сонин үйл явдал болох нэ дээ. Яаж од ёроолгүй нүхний түлхүүрийг авч чадах вэ? Царцаа нь уг нь бол өвс ногоо модыг хэмлэн идэж сүйтгэдэг байтал бурхны тамгагүй хүмүүсийг л тарчилгана гэж гарч ирж байна. Тэгвэл энэ дэлхий дээр бурхны тамгагүй хүмүүс хичнээн олон билээ дээ. Бурхны тамга гэх юм бол Йов 33 дугаар бүлэг дээр очиод харвал бурхны үгийг тамга дарж буй мэт сургаарай гэж айлдсан байдаг. Бурхны үг нь энэ бурхны тамга болж өгч байна. Бурхны тамгагүй хүмүүс нь бурхны үгийг аваагүй хүмүүс юм байна. Энэ дэлхий дээр маш олон хүмүүс байна. За тэгвэл үүнийг энэ бичиг үсгийн дагуу махан биеийн утгаар ойлгох юм бол үнэхээр хачирхалтай үйл явдал өрнөхнө. Тэгэхээр иш үзүүлэг гэдэг бол зөвлөлөөр бичигдэж, сургаалт зөвлөлөөр ластлагдсан байдгиймаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За 9-р бүлэг дээр гарч байгаа энэ үйл явдлыг үзэгдлээр харсныг нь 2000 жилийн өмнө Илч Иохан байсан бол өнөөдөр уг бүлгийн иш үзүүлэлийг биелэгдсэн бодит байдлыг үйл явдлын бодит газар дээр нь шууд харсан нэгэн бол Шинэ Иохан юм. Шинэ Иохан илчлэлтийн иш үзүүлэлэг ба иш үзүүлгийн дагуу биелэгдсэн бодит байдлыг гэрчилж чадаж байна. Өнөөдөр бид илчлэлт 9-р бүлгийн иш үзүүлгийн утга ба бодит байдлын үгийг хүртэл хамтдаа авч үзье.
Эхлээд Тэнгэрээс унсан од нь юу вэ? Тэнгэр гэдэг нь уудам хөх огторгой тэр тэнгэрээр зүйрлээд Бурхан Есүсийг хамт байгаа асар нь тэнгэр болно. Энэхүү асар нь эзний дахин ирэлтийн үед замыг бэлтгэх 7 одны 7 элч байгаа 7 алтан дэнлүүний суурийн асар юм. Эхлэл 37 дугаар бүлэг дээр Бурханы сонгогдсон ард түмнийг тэнгэр хэмээн нэрийдсэн. Израилийн сонгогдсон ард түмнийг тэнгэрт байгаа нар сар одтой зүйрлэн бичсэн. Тэгвэл Тэнгэрээс унсан од нь асар сүмэс гаралтай бүлэглэл үүсгэсэн урвж унсан сөөрүүлэгчтэй нэг болсон нэгэн хүн болж гарч ирээд Тэнгэрээс унсан од гэж зүйрлэгдсэн байна. Энэ хүн хэн бэ? Энэ хүний талаар бодит байдал нь асар сүмэс гаралтай сөөрүүлэгчтэй нэг болсон могоо овогтон, тийм ээ? Энэ могоо овогтон нь Тэнгэрээс унсан одны бодит төр болж байна. Илчилт 2 дугаар бүлэг дээр Николай гэж түүнийг илэрхийлсэн байдаг. Тэгвэл энэ могоо овогтны авсан ёроолгүй нөхний төлхөр нь юу вэ? Эхлээд ёроолгүй нөх нь сатааны орон байр болох тамийг хэлдэг. Түүнчлэн бүр өргөн утгаар хэлэх юм бол сатааны орон байраа болгож байгаа хүмүүс сөрүүлэгчид, тийм ээ? Энэ нэгнүүд болон энэ нэгнүүдийн үйл ажиллагаа явуулдаг төв бүтэц байгууллага нь ёроолгүй нөх болж байна. Илчилт 20 дугаар бүлэг дээр очиод уншаад үзэх юм бол Луг Бартел эртний могоо буюу сатан диавол гэж хэлдэг. Ингээд сатан диаволыг ёроолгүй нөхөнд 1000 жилийн турш хардаг. 1000 жилийн дараа ахархан хугацаанд суллагдахад тэр тамаас нь сулж байна. Ингэвэл ёроолгүй нөх нь там болж байна. Илчилт 18 дугаар бүлэг дээр чөтгөрийн орон байр Вавилон гэж хэлсэн байдаг. Чөтгөр, сатан диавол, бузар сүнс бүрийн хамт байгаа энэ Вавилоныг там гэж илэрхийлж хэлж өгсөн байна. Тиймээс сатан диаволын хамт байгаа сөрүүлэгчийн үйл ажиллагаа явуулдаг төв бүтэц байгууллага Вавилон. Энэ нь ёроолгүй нөх болж өгч байна. Ёроолгүй нөхний бодит байдал нь сатан диаволтой хамт байгаа Чонжигийн сургалтын газар юм. Чонжиг гэдэг үг нь хунчныг илэрхийлж байгаа бөгөөд Библийн сургуулийн оюутан итгэгчид биш, харин хончтод заадаг тийм байгууллага учраас асар их эрх мэдэлтэй юм. Эхний ирэлтийн үед сатан диавол хуулийн багш нар фарисеучудаар дамжуулан Юда шашныг сөрүүлсэн. Үүний адилаар өнөөдөр сатан диавол Чонжигийн сургалтын газарт байгаа харин үндэстний хончдоор дамжуулан зам бэлтгэгч асар болох 7 алтан дэнлүүний суурийн асрыг бүгдийг нь сөөрүүлсэн байна. Илчилт номын бэлэлтийн үед ёроолгүй нөх нь сатантай хамт байгаа Чонжигийн сургалтын газар юм байна. За энэ ёроолгүй нөхний төлхөр нь юу вэ? Төлхөр гэдэг нь мэрэгэн ухааныг хэлдэг. Ёроолгүй нөх тамд байгаа сүнсний ертөнцийн диавол болон мөн энэ махан биеийн ертөнц, тийм ээ? Сатан диаволтой хамт байгаа сөөрүүлэгчийн төв бүтэц байгууллага Чонжигийн сургалтын газрын тамийн элч нарыг энэ сөөрүүлэгчдийг гаргаж чирдэг, мөн тэднийг оруулж чаддаг мэрэгэн ухаан нь ёроолгүй нөхний төлхөр юм байна. За үүнийг хэлбэрхнаар бодит байдлаар нь хэлэх юм бол ёроолгүй нөх гэдэг бол Чонжигийн сургалтын газарт байгаа харин үндэстний 7 хончдыг тамийн элч нар юм. Тэднийг гаргаж ирээд асар сүм рүү татан оруулж байгаа мэрэгэн ухаан нь ёроолгүй нөхний төлхөр болж өгч байна. Ингээд могоо овогтно нь Чонжигийн сургалтын газар дээр очиод харин үндэстний 7 хончныг дагуулan орж ирээд асар сүм рүү татан оруулсан нь энэ нь мэрэгэн ухаан болсон байна. Тэгвэл одоо ёроолгүй нөхнөөс гарч байгаа утаа нь юу вэ? Энэхүү утаа нь Илчилт 8 дугаар бүлэг дээр Бурханд өргөж байгаа залбирлын дуу хоолой. Үүнийг утлаг гэж хэлсэн байдаг. Ёроолгүй нөхний утаа нь ёроолгүй нөх Чонжигийн сургалтын газрын хуурамч хончдын амнаас гарч байгаа хурамч сургаалууд юм. Энэхүү сургаалаа тэд зааж байгаа. Энэ сатааны сүргийн дуу хоолойг утаа гэж дүрслэлсэн байна. Түүний бодит байдал нь Чонжигийн сургалтын газрын сөрүүлэгчдийн сургаал болон заах арга зүй юм байна. Энэхүү сөрүүлэгчдийн сургаал заах арга барилаар Тэнгэрийн нараагаар харанхуулсан. Нараагаар нь 1-р ишлэл дээр харсан шиг Бурхны сонгогдсон ард түмэн болох асар 7 алтан дэнлөөний суурийн асрын
хончдыг хэлж байгаа бөгөөд агаар нь тэрхүү итгэгчдийнх нь ухамсар, зүрх сэтгэл нь болж өгч байна. Мөн унсан асрын хончид болон итгэгчдийн ухамсар, зүрх сэтгэл харанхуйлж байна гэсэн үйл явдал болсон байна. Үүнийг сүнслэгээр нь харах юм бол эхний эрэлтийн үед Иерусалимыг залгисан, диаволтой хамт байсан хуулийн багш нар фарисеучуд хуурамч сургаал, хуурамч заахаргаараа Израилийн хончид болон итгэгчдийн зүрх сэтгэлийг харанхуйлуулж байсан үйл явдалтай адил үйл явдал юм. Тэгвэл утаан дундаас гарч байгаа энэ царцаанууд нь юу вэ? Энэ царцаа нь Есүсийн ирж очдог байсан 7 алтан дэнлүүний суурийн асрыг залгисан хариуцсны хончид юм. Сүрүүлэгчд байна. Энэ сүрүүлэгчд нь ер нь царцаа бол сүргэлэн амьдарч хамгийн үржил шим соргог өвс тижээлэр хоололдог. Түүнийг хөнөөн сүйтгэдэг. Ёл 1-р бүлэг дээр харах юм бол Бурхны сонгогдсон ард түмнийг инжирийн мод, усан үзмийн мод гэж зөвлөсөн байдаг. Ингээд хариуцсны сүрүүлэгч царцаанууд бол энэ нь царцаануудаар илэрхийлсэн байна. Унсан сонгогдсон ард түмнийг сүрүүлж байгаа энэ дүр төрхийг нь царцаанууд инжирийн мод, усан үзмийн модыг хэмлэн идэж байгаагаар дүрсэлсэн байдаг. Тиймээс Илчилт 2-р бүлэг дээр зам бэлтгэгч асарт орж ирээд 7 алтан дэллөөний суурийн асрыг эзэрхийлэн суурилсан Николайчууд гэж дүрсэлсэн. Энэхүү суурилэгч царцааны бодит байдал нь Чонжигийн сургалтын газарт байгаа хариуцсны 7 хончин. Царцааны бодит байдал болж өгч байна. Яралгын нүхний утаан дундаас энэ царцаанууд газар дээр гарч ирдэг. Тэгэхээр энэ сүрүүлэгчд хурамч сургаалаа зан хашгиран гарч ирж байгаа. Унсан асар сүм рүү орж ирсэн байна гэдгийг мэдэх хэрэгтэй. За энэ царцаануудын авсан эрх мэдэл нь хилэнцэд торхоонхтой адил эрх мэдэл гэдэг тийм ээ. За тэгвэл энэ хилэнцэд торхойд бол харагдаг энэ хатхуур байгаа. Сүүл хатхуур байдаг. За тэгвэл энэ нь хүчтэй хатхуураараа сатаны сургаалаар хүний сүнсийг хөнөөдөг энэ эрх мэдлийг нь хэлж байгаа юм байна. За энэ л нөхцөлтэйгээр дэлхийн өвс ногоо, ямар ч ногоо мод тэр модыг сүйтгэхгүйгээр харин Бурхны тамгагүй хүмүүсийг л 5 сарын турш тарчлах үүрэгтэйгээр орж ирсэн. Бурхан ба Есүсийн ирж очдог байсан 7 одны 7 элчин байгаа үйл ажиллагаа явуулж ирсэн 7 алтан дэллүүний суурийн асар нь Тэнгэр юм бол түүнээс бусад бүх ертөнц тэр дэлхийн газар гэж илэрхийлж байна. Дахиад хэлэх юм бол унсан асрыг оролцуулахгүйгээр бусад бүх дэлхийн юу болж чинь газар болж өгч байгаа юм байна. Ингээд дэлхийн өвс ногоо, ямар ч ногоо юм модонд хөнөөл очруулахгүй гэдэг нь энэ дэлхийд байгаа бүх урсгал итгэгчд тэд бол энэ газар дээр байгаа өвс ногоо мод ургамал болж байгаа юм байна. Исая 40-р бүлэг 5-р бүлэг дээр хүнийг өвс ногоо модоор зүрлсэн байдаг. Тэдэнд хор очруулж болохгүй гэсэн нь ямар учиртай вэ гэхээр унсан асрын шүүлт хараахан дуусаагүй байгаа учраас тэдэнд хор хөнөөл очруулж болохгүй гэж хэлсэн байна. Зөвхөн тамгагүй хүмүүсийг л хөнөөл очруул гэсэн нь Эзекиэл 9-р бүлэг дээр очиод үзэх юм бол Бурхны тамгагүй хүмүүсийг цохих гэдэг. Ингээд шүү гэж юм тийм ээ. Ингэхдээ Бурхны сүмээс эхэл гэж хэлсэн байдаг. Тэгэхээр Бурхны тамга гэдэг бол Бурхны үг юм. Иохан 3-р бүлэг дээр очиод харах юм бол Бурхны тэрхүү гэрчлэлийн үгийг сонсоод үнэхээр түүнийг Бурхан бол үнэн мөн гэж батлан тамгалсан юм а гэж хэлсэн байдаг. Бурхны гэрчлэлийн үгээр тамгалагдсан хүмүүс бол харин тамгалагдаагүй нэгнүүд нь Бурхны гэрчлэлийн үгийг аваагүй нэгнүүд гэсэн үг болж байна. Энэ хүмүүсийн бодит дүр нь хэн бэ? Дэлхийд даяар байгаа Бурхны үгийг аваагүй хүмүүсийг хэлээгүй. Энэ нэгнүүдийн бодит дүр бол бодит байдал нь унсан асар сүмийн унсан итгэгчид юм. Бурхны үгээс унаж урваад Бурхны үгийг хайж явсан юм. Энэ нь дэлхий даяараа энэ дэлхий дээр байгаа бүх итгэгч хүмүүрт хамаатай үйл явдал болоогүй юм. Илчлэл 6-р бүлэг дээр унснаар шүүгдэж хариуцсан л өгөөгдсөн 7 алтан дэллүүний суурийн асар унсан сонгогдсон ард түмэнд болсон үйл явдал юм. Тиймээс дэлхий дээр байгаа шашин шүтгчид
бүх сүмийн итгэгчид илчлэлт 9-р бүлгийн энэ бүрээний үйл явдал болоод байхад хэн ч мэдээгүй. Тиймээс асар сүм гих энэ үйл явдал нь энэ газартад болсон бодит байдлаараа асар сүмд болсон юм байна гэдгийг шинэ Иохан л гэрчилж, тэр шинэ Иоханыг гэрчлэхэд нь тэрхүү гэрчлэлийг нь хүлээн авч ойлгох хэрэгтэй. Ингээд энэ гэрчлэлийг авах үед илчилт 9-р бүлгийн үйл явдал чинь энэ дэлхий дээр ингэж бэлэгдсэн юм байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгвэл 5 сарын турш таршилгаж байгаа үйл явдал нь юу вэ? 5 сар гэхээр Ноагийн үе та бүхний санаанд бууж байгаа үстэй. За ингээд үерийн ус 150 хоногийн турш 5 сарын турш дэлхий дээр хальж энэ амьтан амьтдыг хөнөөдөг. Үүний адил 5 сарын турш таршилгагдаж байгаад 5 сарын дараа унсан асар сүмд бүх хүмүүсийн сүнс нь бараг бүгдээрээ өгсөн үйл явдал болдог. Үүнийг хүний хүүгийн залран ирэх, дахин ирэлтийн үе нь Ноагийн үетэй адил гэж хэлснээс ойлгож болно. Сүнслэгээрээ Ноагийн үетэй адил юм гэдгийг мэдүүлж өгсөн байна. Энэ сүрүүлэгчд нь харин үндэстний хончид асар сүмд орж ирээд асар сүмийг сүрүүлж, хараан зүхэж, нураан сүйтгэж тэр сургаалын эрхийг нь хүртэл булааж авсан. Тийм учраас итгэгчдийг өөрсдийнхөө харин үндэстний урсгалын итгэгч болгон бүтээж байгаа. Энэ бүх үйл явдал нь тэдний зүрх сэтгэлд тарчилгалт, шаналл болж өгсөн байна. За Йовт бигч гэсэн бурхан сатаанд хариуцуулсан, тийм ээ? Амьд нь л хүрж болохгүй гэсэн. Амьд нь хүрээгүй ч гэсэн бусад бүх зүйлс нь маш хүнд хэцүү тарчилгалт байсан. Яг үн шиг үйл явдал. Үнэхээр асар сүмийн хүмүүс үххийг хүсэн ч үхэж чадахгүй хэмжээний тийм сөрүүлэгчдийн урсгалд орж сургаалт нь автаж шаналж байгааг ингэж илэрхийлж хэлж өгсөн. Үүнийг мэдүүлж байгаа нь 5 дахь бүрээн дуу байсан. За дараа нь энэ сөрүүлэгч царцаануудын дүр нь маш сайн тайлбарлаж хэлж өгсөн ишлэл байгаа. 7-оос 11-р ишлэл хүртэл хамтдаа уншийе. Царцаануудын дүр нь тулдаанд бэлтгэгдсэн морд мэт байлаа. Толгой дээрээ алт шиг титэм тэмтэй, нүүр нь хүний нүр шиг байв. Тэдний үс нь эмэгтэй хүний шиг бөгөөд тэдний шүд нь арслангийн шүд шиг байв. Тэд төмөр цээжвч мэт цээжвчтэй байсан. Тэдний далавчныхын дуу чимээ тулдаанд орохоор давхилдаж буй олон морь тэрэгний дуу чимээтэй адил байлаа. Тэд хилэнцэд торхонхтой адил сүүл хатгууртай юм. Хүмүүс 5 сарын турш хорчруулах хүч тэдний сүүлэнд нь байдаг. Тэд өөрсдийг нь захирдаг хаанта бөгөөд тэр нь ёроолгүй гүний тэнгэрэлч ажээ. Түүний нэр нь еврейгээр Абадон, грекээр Аполлон юм. За ингээд царцаануудын дүр төрхийг товчхон авч үзье. Царцаанууд нь унсан 7 алтан дэнлөөний суурийн гасарт орж ирсэн хурамч хончид, сүрүүлэгчид учраас царцаа гэдэг үг гарч ирэх юм бол энэ үгийг сонсох болгондоо хурамч хончин сүрүүлэгчид юм байна гэж бодоод сонсох юм бол хурдан ойлгох нь. Эхлээд царцаануудын дүрийг тулдаанд бэлтгэгдсэн морд мэт адил гэж хэлсэн учир нь сүнсний дайны төлөө бэлтгэгдсэн энэ морд шиг сатаанд ашиглагдаж байгаа махан бие юм гэдгийг мэдүүлж өгсөн. Царцаа, хуурамч, хончид гэдэг нь сатан тэдний дотор орж ирээд үйл ажиллагаа явуулдаг гэдгийг мэдүүлж өгч байна. Мөн толгой дээрээ алчиг титэм мэт юмтай гэдэг нь сатаны эрхэмлэн дээдэлдэг тэр албан тушаалыг нь хэлж байна. Царцааны бодит байдал нь Чонжигийн сургалтын газрын 7 хончин царцаа учраас царцааны алт шиг титэм мэт юм нь тэр 7 хончны байр суурь эрх мэдлийг нь хэлж байгаа юм байна. За газрын дарга, тасгийн дарга гэдэг шиг. За тэдний нүүр нь хүний шиг нүртэй гэдэг нь тэд үнэхээр аратанч байтугай сатаны орж ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа сүрүүлэгчд бөгөөд сонгогдсон ард түмэд тэр дүр эсгэн байгаа нэгнийг мэдүүлж өгч байгаа юм байна. За би бол бурхны хончин, жинхэнэ хончин, ариун сүнс авчихсан гэж сонгогдсон ард түмний дүрийг эсгэж байгаа үлдлийг нь хэлж байна. За дараа нь эмэгтэй хүний шиг үстэй гэж хэлж байгаа нь энэ нь сүнсний эмэгтэй хончин хэлж байгаа бөгөөд за энд нэгэнд маш олон хүмүүс дагалдаж байгааг илэрхийлж хэлж өгсөн байна. Тэгэхээр тоолж барамгүй эмэгтэй хүний шиг тэр үсний ширхэг шиг ихэ гэдгийг нь хэлж өгсөн байна. За ингээд арслангийн шүд шиг гэдэг нь хонь мэт
итгэгчийг залгидаг хуурамч сургаалыг тэр заах арга барилыг нь хэлж байна. Төмөр цээжвч мэд цээжвчтэй гэдэг нь ямар ч үг хэлээд ч нэвтрэлцэхгүй. Өөрсдийнхөө л тэр сургаалаар зэвсгэлцэн байгааг хэлж байна. Эфес 6 дугаар бүлэг дээр Бурхны хуйг дуулга бол Бурхны үг түүний итгэл гэж хэлсэн байдаг. Тэгээд цар цаанд далавч байна гэдэг нь энэ цар цаа хуурамч хончин сөөрүүлэгчдэд тусалж өгдөг хүмүүс байгаа юм байна. Тусалж өгдөг учраас энэ далавчтай үйл ажиллагаагаа явуулдаг байгаа юм. За тэгээд хэлэнцэд хорхоонхтой адил сүултээ гэдэг. Исая 9-р бүлэг дээр үзэх юм бол сүүл нь хурамч иш үзүүлэгч гэж хэлсэн. Энэ нь царцаа сөөрүүлэгч хурамч хончдод бас сүүл байна. За ингээд энэ тэр сүүл нь тэр хончидтай хамт байдгаа гэсэн үг. Хатгуур нь сүнсийг өхүүлдэг, хөнөөдөг тэдний сургаал юм. Хуурамч иш үзүүлэгч энэ хурамч хончдод хүнийг хөнөх сургаалыг авч царцаа нартай адил энэ сүрүүлэгчтэй нэг болсон хурамч иш үзүүлэгч байгаа гэдгийг хэлж байна. За сүүлч байгаа зогсохгүй мөн энэ царцаануудад бас хаан байна. Хаан байна гэдэг нь царцаа нь хурамч хончин сүрүүлэгчд учраас хаан нь тэдний толгой болсон хончин байна гэдгийг хэлж өгсөн байна. Өөрөөр хэлбэл хурамч хончдыг ерөнхийлөн захирдаг тэргүүн хончин байна гэсэн үг юм. За тэгвэл энэ хончиг хэн бэ? Хаан болсон хончин. За бодит байдлаар нь хэлэх юм бол царцаануудын бодит байдал нь Чанжигийн сургалтын газрын 7 хончин царцаа байсан учраас хаан нь энэхүү 7 хончин захирдаг Чанжигийн сургалтын газрын газар овогтон тийм ээ. За хурамч нэр өгчлөө. Ингээд тэр царцаануудын хаан болсон хүн болсон юм байна. Бид 9-р бүлгийн иш үзүүлгийн үг ба бодит байдлын үгийг хамтдаа сурсан бөгөөд энэ үгийг хамтдаа эмхэтгээд аваад үзье. 9-р бүлгийн үйл явдал нь дэлхийн ертөнцид өрнөж байгаа үйл явдал биш. Илчлэлт 6-р бүлэг дээр унаж, шүүгдээд хариу үндэстнийг харьяа болсон. Унсан алтан дэнлүүний суурин асарт болсон үйл явдал юм. Энэ газарт Тэнгэрээс унсан од асар сүмэс гаралтай боловч сүрүүлэгчтэй нэг болсон могоо өвгтөн болсон тийм ээ. Яралгүй нөх нь сатан диавлын хамт байдаг сүрүүлэгчийн үйл ажиллагаа явуулдаг төв бүтэц байгууллага болох Чанжигийн сургалтын газар нь бол яралгүй нөх болсон. За эндээс гарч байгаа царцаанууд нь хурамч хончид. Энэ 7 царцаа болж өгсөн байна. Хамгийн том нь хэн бэлээ? Царцаануудын хаан болсон. Яралгүй нөхний дэлгүүр нь энэ могоо овогтны Чанжигийн сургалтын газар очиод царцаатай адил хурамч хончдыг дагуулж орж ирэн ингэж орж ирсэн. Мэргэн ухаан яралгүй нөхний дэлгүүр болсон бол энэ мэргэн ухаанаар царцаа адил хурамч хончдыг дагуулж орж ирсэн байна. Ингээд орж ирэх үедээ яралгүй нөхний утаа шиг Чанжигийн сургалтын газрын хурамч сургаал заах арга барилаа заан орж ирсэн. Тиймээс асар сүмд байсан хончид итгэгчдийн зүрх сэтгэл нь харанхуулсан гэсэн үг. Эдгээр нь энэ асар сүмд хэнийг тарчлагсан бэ гэхээр Бурхны тамгагүй хүмүүсийг 5 сарын турш тарчлагч байгаа үйл явдал болдог. Сүрүүлэгчид унсан асар сүмийг итгэгчдийг өөрсдийнхөө урсгал болох хариу үндэстний итгэгч болгон бүтээж байгаа үйл явцад тэдэнд учирч байгаа шаналл нь 5 сарын турш энэ тарчилгалт болж өгч байгаа юм байна. Үүнтэй адил илчилт 9-р бүлгийн иш үзүүлэгдсэн үгийн бодит байдлыг бид бүгд нэг нэгээр нь авч үзлээ. Хуучин гэрээний иш үзүүлгийг эхний эрэлтийн үеийн бодит байдлаар нь бүгдийг биелүүлсэн бодит байдлыг зөвхөн Есүс л гэрчилж өгсөн. Үүний адилаар шинэ гэрээний иш үзүүлэг болох илчилт ном цаг нь болсноор өнөөдөр бодит байдлаар бүгд биелэгдэж энэ биелэгдсэн бодит байдлыг гагцхүү үйл явдлын газарт нь хард сонсон шинэ явхал гэрчилж чадж байгаа юм. Иш үзүүлэгт бол бодит байдал гэж байхгүй боловч биелэлтэд нь бодит байдал гэж байгаа. Бидний итгэх ёстой зүйл нь юунд итгэх ёстой вэ? Иш үзүүлэг биелэгдсэн энэ бодит байдлуудыг хараад итгэх ёстой. Бид илчилт 9-р бүлгийн иш үзүүлэлгч бодит байдалч биш бүр илчилтийн бүх бүлгийн иш үзүүлэлэг ба бодит байдал гэрчлэгдэх үед
Бид тэрхүү гэрчлийн үгийг сонсоод иш үзүүлгийн үгийг харж үнэхээр үүнийхээ дагуу бэлэгдсэн байна уу гэдгийг нягтлан шалгаад итгэдэг Бурхны хүүхдүүд болоосай гэж хүсэж байна. Дараа нь 6 дахь бүрийг үзэх ёстой. 6 дахь бүрээ энэ гамшиг нь 12 дугаар ишлээс 21 дугаар ишлэл хүртэл гардаг бөгөөд 6 дахь бүрээ татагдсанаар Евфрат мөрний дэргэд хүлэгдсэн 4 тэнгэрлэгч гардаг. За нүглэлцсэн тэнгэрлэгч тийм ээ. Эдгээр нь тэр цаг өдөр сар жилийн төлөө хүмүүсийн 3/1-ийг хөнөөхөөр бэлтгэгдсэн байдаг. Түүнчлэн энэ хүлэгдсэн 4 тэнгэрлэгчд хамааралтай сүнс махан бий нэгэн морьт цэргийн айран болоод за тэгээд тэрхүү айрмынх нь гол онцлог нь сүүлэндээ толгойтой гэж байгаа. Амнаас нь галуудаа хөхөр савсаад хүмүүсийн 3/1-ийг хөнөөддөг үйл явдал болж байгаа. Энэ үйл явдлыг мэдүүлж өгөөд ч байхад унсан сонгогдсон ард түмэн гимшсэнгүй гэж амлалтын үг нь энд бичигдсэн байна. За энэ үйл явдлыг 12-оос 16 дугаар ишлэлийг уншаад авч үзье. Эхний гай дотгор өнгөрлөө. Харагтун үүний дараа бас 2 гай дотгор айсвэ. 6 дахь тэнгэрлэгч бүрийгээ таттал Бурхны өмнө байгаа тахилын алтан ширээний 4 эврээс нэгэн дуу гарахыг би сонссон бөгөөд тэр нь бүрээ барьсан 6 дахь тэнгэрлэгчд хандан агуу Евфрат мөрний дэргэд хүлэгдсэн 4 тэнгэрлэгчийг сулгав. Тэгээд хүмүүсийн 3/1-ийг хөнөөлөхөөр тэр цаг өдөр сар жилийн төлөө бэлтгэгдсэн байсан 4 тэнгэрлэгч суллагдав. Морьт цэргийн тоон 200 сая аж. Би тэдний тоог сонсов. За энэ үгийг бүгдээрээ зураг дээр авч үзье. 6 дахь тэнгэрлэгч бүрийгээ таттал агуу Евфрат мөрний дэргэд хүлэгдсэн 4 тэнгэрлэгч суллагддаг. Эдгээр нь тэр цаг өдөр сар жилийн төлөө хүмүүсийн 3/1-ийг хөнөөхөөр бэлтгэгдсэн байлаа гэсэн. Энэ үгийг бичиг үсгийнхэн дагуу махан биеийнхэн дагуу харах юм бол үнэхээр аимшигтай үйл явдал. Дэлхийн хүн ам 7.6 тэрбум байхад тэдний 3/1 гэх юм бол 2 тэрбум 500 саяас дээш хүн хөнөөгдөх нэ. Гэтэл энэ нь иш үзүүлэлт учраас иш үзүүлэлт биелэгдэх үед тэр цаг өдөр сар жил тэр өдөрт нь ийм үйл явдал байх ёстой. Энэхүү иш үзүүлгийн үгийн утга ба бэлэгдсэн бодит байдлыг хамтдаа авч үзье. За эхлээд агуу их Евфрат мөрний дэргэд хүлэгдсэн 4 тэнгэрлэгч нь хинбэ? Тэнгэрлэгч хүлэгдсэн байна гэдгээс үзэх юм бол тэр нь нүгэлүүлсэн тэнгэрлэгч болж байна. Юда 1-р бүлэг 2-р Петр 2-р бүлгээс үзэх юм бол энэхүү нүгэлүүлсэн тэнгэрлэгч нарыг хүлээд агуу өдрийн шүлтийн төлөө хүртэл хүлсэн байдаг. За тэдний үйл ажиллагаа явуулахаар тогтсон цаг үе юм. Ингээд 6 дахь тэнгэрлэгч бүрийгээ татсны дараа тэд суллагдан унсан сонгогдсон ард түмнийг хөнөөж шүүж байгаа үйл явдал гардаг. Дараа нь хүлэгдсэн 4 тэнгэрлэгчийн байгаа агуу Евфрат мөр нь хаана вэ? Энэ нь тэрхүү хүлэгдсэн 4 тэнгэрлэгчийн байгаа там юм. Өөрөөр хэлбэл нүгэлүүлсэн тэнгэрлэгч нарыг хүлээд хорьсон байгаа там юм. Евфрат гэж байгаа нь Эхлэл ном дээрээс харах юм бол Еден цэцэрлэгээс урсан гарч байгаа 4 гол мөрний нэг юм. Тэгвэл яагаад энэ тамыг Евфрат мөрөн гэж зүйрлсэн бэ? Энэ нь Илчилт 9-р бүлгийн үйл явдал нь сүнслэгээрээ Адамын цаг үетэй адил учраас ингэж зүйрлсэн гэдгийг ойлгож аваасай. Дараа нь нүгэлүүлсэн тэнгэрлэгч нар хүмүүсийн 3/1-ийг хөнөөхөөр бэлтгэгдсэн байсан тэр өдөр байгаа. Тэр цаг өдөр сар жил нь хизээвэ? Мөн энэ үед хөнөөгдөж байгаа хүмүүс нь хинбэ? Хэрвээ энэ хүү гамшиг нь дэлхийн нийтэд хамааралтай, бүх хүмүүст хамааралтай үйл явдал бол маш аимшиг төгшөртэй үйл явдал юм. Харин азар энэ 9-р бүлгийн иш үзүүлэлт нь дэлхийн нийтэд өрнөсөн хамаатай үйл явдал биш, Илчилт 6-р бүлэгт унснаар шүүгдэж харь үндэсний харьяа болсон унсан 7 алтан дэнлүүний суурийн асарт болсон үйл явдал юм. Нүгэлүүлсэн тэнгэрлэгч болох энэ бозор сүнснүүдийн орж ашиглаж байгаа хуурамч хончт нь тэр цаг өдөр сар жилд унсан 7 алтан дэнлүүний суурийн асарт байгаа тэрхүү сонгогдсон ард түмний сүнснийх нь 3/1-ийг нь хөнөөж байгаа тэр гамшигын өдрийг, суйрлын өдрийг мэдүүлж байна. Энэхүү үйл явдал нь
Илчлэлт 13 дугаар бүлгийг үзэхдээ бид маш сайн сурж авах боловч тэд тэр өдөр дух баруун гар дээрээ аратны тэмдэг 666 тэмдгийг аван сүнс нь өгж байгааг мэдүүлж байгаа үйл явдал. За энэ үйл явдлыг 13 дугаар бүлэг дээр тодорхой үзэх боловч тэрхүү цаг өдрийг нь одоо бодит байдлаар нь хэлж өгье. 1981 оны 9 сарын 20-ны 14 цагт болсон үйл явдал юм. Хүмүүс илчлэлт номын иш үзүүлэлэг биелэгдэхээс өмнө энэ үйл явдлыг за ийм үйл явдал юм, тийм юм, за энэ өдөр юм, тэр өдөр юм гэж энэ өөрсдийнхөө хүний бодлоор тайлбарлаж исэн боловч энэ бол хүний тушаал заавар юм. Илчлэлтийн иш үзүүлгийн бодит байдал нь заавал илчлэлт номын иш үзүүлэлэг биелэгдэх үед биелэгдэж байгаа үйл явдлын тэр газарт нь биелэгдсэн бодит байдлыг нь харж сонссон гэрчилж байгаа үг бол жинхэнэ бодит байдал юм. Илчлэлт номын бүх бүлгийн иш үзүүлэг ба биелэгдсэн бодит байдлыг харж сонссон нэг нь илчлэлт 22 дугаар бүлэг дээр очоод харвал шинэ Иохан Есүсийн элч болж өгч байгаа юм. Шинэ Иохан Есүс илчлэлт номын иш үзүүлгийг бүгдийг биелүүлж байхад нь тэр биелэгдсэн бодит байдлын газар дээр нь биелсэн бодит байдлыг бүгдийг хараад гэрчилж байгаа билээ. Энэ үйл явдал нь хаана, хизээ, хинээр дамжуулан хэрхэн яаж биелэгдсэн бэ гэдгийг хараад гэрчилж байгаа учраас тэрхүү гэрчлэл нь үнэн бодит байдлын гэрчлэл болж өгч байна. Тиймээс илчлэлт 13 дугаар бүлгийг сурахдаа энэхүү үйл явдлын бүх бодит дөрүүдийг нь эзэн биеийг нь үйл явдлыг нь нэг бүрчлэн сураад бодит байдлыг нь хүртэл ойлгож авдаг цаг болгоосай гэж хүсэж байна. За дараа нь 200 сая морьт цэрэг гарч ирж байгаа. За энэ нэгнүүдийн бодит төр нь хэн бэ? Юу вэ? Морьт цэрэг гэдэг нь морь болон тэр морьт тэргийг хэлж байна. За Библиэд гарч байгаа морьд нь махан биеийг хэлдэг. За түүнийг унсан нэг нь сүнсийг хэлж байдаг. Тэгэхээр хүн морийг хөллөөд үйл ажиллагаа явуулдаг шиг сүнсч гэсэн махан биеийн дотор орж үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тиймээс энэ 200 сая морьт цэрэг гэдэг нь нүгэлүүлсэн 4 тэнгэрлэгчд харьяатай махан бие ба сүнсийг хэлж байна. Тэднийг морьт цэрэг гэж хэлсэн учир шалтгаан тэд үнэхээр цэрэг мэт зохион байгуулалтад орон ажиллаж байгаа учраас ингэж илэрхийлсэн. Илчлэлт 5 дугаар бүлэг дээр тоолж барамгүй түм мянган тэнгэрлэгч нар гарч ирдэг. За тэгвэл энэ 200 сая гэдэг нь сатанд харьяатай бузар муу ёрын сүнс болон махан биес. Эдгээр нь тоолж баршгүй ихэ гэдгийг мэдүүлж өгч байна. За бурхны цэрэг нь 4 тэргүүн тэнгэрлэгчийг голчлон түм мянган тэнгэрлэгч нар байдаг бол мөн тэдний харьяалал хүмүүсээс бүрдсэн байдаг бол сатан диаволын цэрэг нь нүгэлүүлсэн 4 тэнгэрлэгч болон 200 сая сүнс тэдэнд хамааралтай махан бие юм байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Сатан диавол нь бурхны ертөнцийг үргэлж хулбарлан дуурайдаг. За тэдний хоорондох дайн нь ингэж үргэлжилж байгаад илчлэлт 20 дугаар бүлэг дээр дуусаж байна. Дараа нь энэ морьт цэргийн сүнс ба махан бие нь одоо хүмүүсийн сүнсийг хөнөөж байгаа үйл явдал болж байгаа бөгөөд яаж өрнөж байна вэ гэдгийг 17-аас 19 дугаар эшлэлийг уншъя. Тинхүү би үзэгдэл дотор морьдыг болон галын, бор улаан, хүкрийн өнгөтэй цээжвчтэй морьтонгуудыг харлаа. Морьдын толгой нь арслангийн толгой шиг бөгөөд амнаас нь галуутай хүхэр савсна. Тэдний амнаас гарсан галуутай хүхэр буюу эдгээр 3 гамшигаас болж хүмүүсийн 3-ны 1 нь хөнөөгдсөн байлаа. Учир нь морьдын хүч нь тэдний аман дотор ба сүүлэнд нь байв. Тэдний сүүл нь могоо адил бөгөөд толгойтой ажээ. Тэд түгээрээ хор хөнөөл учруулдаг байна. За үнийг ч гэсэн бид зураг дээр авч үзье. 6 дахь бүрээ татагдах үед болж байгаа үйл явдал бөгөөд хүмүүсийн 3-ны 1 нь морьдын амнаас гарч байгаа галуутай хүхрээр хөнөөгдөж байгаа. За бүгдээрээ цаас үзэг аваад энэ морьдыг зурх юм бол их сонирн морьд гарч ирнэ. Сүүл нь могоо адил. Тэр сүүлэндээ толгойтой тэдний амнаас нь галуутай хүхэрс авч байгаа ийм морьдыг харсан удаа бий юу? Үнэхээр өвөрмөц морьд бөгөөд маш сонирн морьд байгаа зү. Тэгэхээр энэ илчилт номын үг нь зүрлэлээр бичигдсэн юм шүү гэдгийг зайлшгүй мэдэх ёстой.
Энэхүү иш үзүүлэхийн үг ба бодит байдлын үгэн талаар бүгдээрээ хамт авч үзье. Эхлээд энэ морд болон унсан нэгнүүдийн талаар авч үзье. 200 сая морд зэрэг тийм ээ. Сатан тарьяатай сүнс ба махан бийсэн юм. Нүгэл үлдсэн дөрвөн тэнгэрлэгч тарьяатай 200 сая бозар муу сүнс болон тэдэнд харьяатай махан бийсэн юм. Тэдний галын бор улаан хөхрийн өнгөтэй өмссөн байгаа цээжвч нь юу вэ? Илчилт 12 дугаар бүлэг дээр харах юм бол улаан луу гардаг. Улаан луу сатан диавлын өгч байгаа олон төрлийн хуурамч сургаал тэдний цээжвч болж өгч байгаа юм байна. Түүнчлэн мордын толгой нь арслангийн толгойтой адил гэдэг. Тэр нь бузар муу ёрын сүнс ороод үйл ажиллагаа явуулж байгаа энэхүү хурамч хончид энэ махан бийс нь хонь мэт итгэгчдийг залгидаг сүрлэгчд болохыг нь мэдүүлж өгсөн. Тэд бол сүрлэгчтэй. Эдгээр нэгнүүдийн амнаас гарч байгаа галуутай хөхөр нь юу вэ? Иремья 5 дугаар бүлэг дээр үзэх юм бол Бурхны үгийг шүлтийн үг гэж зөвлөн хэлсэн байдаг. Үүний адилаар сатан диаволтой хамт байгаа хуурамч хончны амнаас гарч байгаа гал нь сатан диаволын сургаал юм байна. За ингээд галч байсан, утаач байсан сатан диаволын сургаал учраас хүний сүнсийг шатааж тэрхүү сүнсийг хөнөөдөг хурамч сургаал юм байна. Энэ нь гал, утаа, хөхөр болж байгаа юм байна. За түүнчлэн гал, утаа, хөхөр үүнээс болж хүмүүсийн 3-1 нь хөнөөгдсөн ямар үйл явдал вэ? Энэ хүсвэрлэгчд нь өөрсдийнхөө удирдах байгаа бузар муу ёрын сүнснүүдийн үгийг төлөөлөн ярьж хурамч сургаалыг гэрчилдэг. Тиймээс сатан диавлын сургаалаар, хурамч сургаалаар унсан асар сүмд байгаа унсан итгэгчдийн 3-1-ийн сүнсийг хөнөөж байгаа үйл явдал болж өгсөн байна. Махан биеийг биш, сүнсийг нь хөнөөж байгаа үйл явдал юм шүү. Тиймээс Илчилт 9-р бүлэг дээр 6 дахь бүрэн энэ үйл явдал ч гэсэн дэлхий бүх ертөнцид хамааралтай үйл явдал биш. Илчилт 6 дугаар бүлэгт унаж, шүүгдсэн, хариуцны харьяа болсон зам бэлтгэгч 7 алтан дэлгүүний суурийн асар болох асар сүмд болсон үйл явдал юм а гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэхүү суурьлэгчд хурамч хончт нь унсан асар сүмд байгаа. Унсан итгэгчдийн сүнснийх нь 3-1-ийг хөнөөж байгаа үйл явдал юм байна. За ингээд дараа нь энэ мордын сүлтэй байгаа. Сүүл гэдэг нь Исая 9:15 дээр харвал сүүл нь хурамч иш үзүүлэгчээ гэж хэлээд өгсөн. Мөн морд цэргийн хурамч иш үзүүлэгч энэ суурьлэгчдэд сүүл мэт хурамч иш үзүүлэгч тэдэнд байгаа шүү гэдгийг хэлж өгч байна. Энэхүү сүүлний бодит байдал нь нэг удаагийн ажиллалтаар хариуцны хончин болсон асар сүмээс гаралтай 17 сайн мэдээ түгээгч болж өгч байна. Ингээд сүрүүлэгч хариуцны сүрүүлэгчдээс адис хүртээд гээд хариуцны хончин болж байгаа асар сүмээс гаралтай сайн мэдээ түгээгч юм байна. Тэд бол сүүл болсон. Харин адисалсан хүмүүс нь толгой нь болсон. Тиймээс сүүлэндээ толгойтой гэж илэрхийлж хэлж өгсөн байна. Сүүлэндээ толгойтой байна гэдэг нь энэ толгой нь удирдахч хончин учраас сүүл мэт хурамч иш үзүүлэгчдийн хончин болсон толгой болсон хончин юм байна. За ингээд адилсан нэг нь толгой бол хончин болж адис авсан нэг нь хариуцны хончин болсон хүмүүс нь сүүл болж байна. Тиймээс энэ сүүлийн толгой нь адисалсан чанжигийн сургалтын газрын 7 хончин болж байгаа бол тэднээс адисыг авсан асар сүмээс гаралтай сайн мэдээ түгээгчт нь сүүл болж өгч байгаа юм байна. За энэ үйл явдлын бүх үгсийг хамтдаа бүгдээрээ нэг эмгэтгээд аваад үзье. 6 дахь бүрээ татагдах үеийн үйл явдлын газар нь бүх дэлхийн нийтэд хамааралтай үйл явдал биш ээ. Унсан асар сүм эсний замыг бэлтгэж байгаа 7 алтан дэлгүүний суурийн асар юм. Эхний эрэлтийн үед Баптист Иохан нь зам бэлтгэгч асартай адил байсан. Харин энэ унсан 7 алтан дэлгүүний суурийн асар унснаар Илчилт 6 дугаар бүлэгт шүүгдэж хариуцны харьяа болсон. Хариуцны харьяа болж энэ газартаа
унсан сонгогдсон арт түмэн хөнөөгдөж байгаа үйл явдал юм байна. За энд гарч байгаа морь цэрэг нь нүглүүлсэн 4 тэнгэрлэгчтэй хамт байгаа. 200 сая бузар мууярын сүнстэй хамт байгаа. Тэдний харьяа болсон бүх махан биес нь морь цэрэг болж байгаа юм байна. Сүнс ба махан бие буюу энэ морьд болж байна, тийм ээ. За энэ газарт байгаа сүүл нь Чонжигийн сургалтын газрын 7 хончноос айдсыг аваад асар сүмээс гаралтай тэр сайн мэдээ түгээгчт нь сүүл болсон. Харин хуурамч иш үзүүлэгч болсон. Тэднийг адилсан нэгнүүд нь толгойн болж байна. За тэдний амнаас гарч байгаа галуудаа хүхэр гэдэг нь сатаны өгч байгаа сургаал юм. Хуурамч сургаал, тайлбар ном, тийм ээ. Хуурамч сургаал энэ тайлбар номоор эдгээр нэгнүүдийн сүнс нь унсан сонгогдсон арт түмний сүнс нь 3-ны 1 нь хөнөөгдөд байна шүү гэдгийг мэдүүлж өгч байгаа. Энэ үйл явдал бол 6 дахь бүрийн үйл явдал болсон юм байна. Тэгтэл тухайн үед байсан тэр 6 дахь бүрээ татагдах үед тухайн үед байсан хүмүүс хэн ч мэдээгүй. Гэвч одоо илчлэлт 9-р бүлгийн 6 дахь бүрээ татагдж байгаа энэ үйл явдлын газарт нь энэ үед бэлэгдсэн тэрхүү бодит явдлын газарт нь хард сонссон хончин гэрч шин яхан бүгдийг хараад ирчилж байгаа юм. Тийм учраас илчилт 9-р бүлгийн иш үзүүлэг ба бодит байдлыг хард сонссон шин яхнаар дамжуулан мөн түүнээс шууд суралцсан 12 үгийн ахлагчид гэрчилж байгаа бол энэхүү гэрчилийн үгийг маш сайн сонсоод иш үзүүлгийн үгийг нэг бүрчлэн тэрхүү утгыг нь үгийн дагуу бэлэгдсэн бодит байдлыг нь үнэхээр үнэн үү гэдгийг нь нягтлан шалгаж үзээд илчилтийн иш үзүүлэг бэлэгдсэн бодит байдлыг хүртэл бүгдд нь итгээд шинэ гэрээг сахидаг та бүхэн болоосай. Хэрвээ буруу зөрүүд гэрчлэл гарах юм бол хизээч хамаагүй холбоо бариарай. Ингээд сүүлчийн ишлэл 20-21-р ишлэлийг уншъя. Гэр гамшгуудаар хөнөөгдөөгүй үлдсэн хүмүүс нь гарынхаа үлсэд ч гэмшсэнгүй. Тэгээд чөтгөрүүдэд болон хард сонсож явж чаддаггүй алтан мөнгөн, гуйлан, чулуун модон шүтэнүүдэд мөргөө бэлсэнгүй. Тэд хүн алсандаач, ич хитэндээч, завхаарсандаач, хулгай хийсэндээч гэмшсэнгүй. Унсан сонгогдсон арт түмэн та нар хар үндэсний сүрүүлэгчдэд тэдний хуурамч сургаалаар 3-ны 1 нь сүнс чинь хөнөөгдөд байна шүү гэдгийг бүрээ татан мэдүүлж өгöd байхад хүртэл тэд ойлгосонгүй, бүр гэмшсэнгүй. Сүрүүлэгч аратны эзлэн орж ирсэн байгаа. Энэхүү эзний замыг бэлтгэх ёстой 7 алтан дэлгүүрийн суурийн асар 7 лац 6 бүрээний гамшгаар энэ бүх итгэгчдийнх нь бараг сүнс нь өгсөн байгаа байдалтай байгаа. Энэ дундч гэсэн хараахан сүнс нь үхээгүй байгаа амьд үлдсэн нэгнүүд байгаа бөгөөд эдгээр нь гимшихэнд байтугай бүр эсрэгээрээ өөрсдийг нь удирдах байгаа олон янзын чөтгөрүүдэд хөрөгт мөргсөөр байна. Энэ олон янзын чөтгөр нь сүрүүлэгчийг орон байраа болгосон бузар сүнснүүд юм. Эдгээрийг удирдах байгаа бузар сүнснүүд түнчлэн хөрөг нь юу вэ? Хабакук 2:18 дээр үзвэл сэлж барьсан хөрөг нь хуурамч багшаа гэж хэлж өгсөн байдаг. Хуурамч үгийг зааж байгаа багш нь хуурамч хончид, өөрөөр хэлбэл сүрүүлэгчид. Чонжигийн сургалтын газартаа 7 хончин асар сүмээс гаралтай сүрүүлэгчтэй нэг болсон могоо овогтон тэднээс айдас авсан хуурамч иш үзүүлэгчид сүүл айдал тэр хариуцсны хончин болсон иш үзүүлэгчид эд бүгдээрээ хөрөг хуурамч багш сүрүүлэгчид юм. Ингээд чөтгөр хөрөгт мөргөж байна гэдэг нь сүрүүлэгч тэр хончинд үйлчилж хоромбол сүнсэнд мөргөл уйлдэж байгааг хэлж байна. Бурхны арт түмэн хэрнээсээ арай дэндүү байгаа биш үү? Мөн тэдний үйлдэл нь хүн алсандаач, ич хитэндээч, хулгай хийсэндээч, завхаарсандаач гэмшсэнгөө гэдэг. Алуурчин гэж байгаа нь сүрүүлэгчтэй нэг болж итгэгчтэй бие биенээ үзэн ядаж хөнөөж байгаа энэ үйл явдал нь алуурчин болж байгаа үйл явдал. Харин ич хит гэдэг нь ийм юм, тийм юм гэж худлыг иш үзүүлээд тэр хээл хахуул бүх зүйлсийг нь авж байгаа. Энэ ич хит юм байна. Маш их ялзарсан байгаа. За завхаарл гэдэг нь болохоор зэрэг Есүс сүт залуунд байтал сатаанд явалтай.
нөхцөж сатан диаволтой нэг болж байгаа сатан диаволын сургаалыг авч байгаа сүнсний завхаарл юм. Хулгай хийсэндээ гэж байгаа нь сүрүүлэгч энэ бурхны гэсэн бүх зүйлсийг хулгайлж байх түүний хань хамсаатан болж байгаа явдал юм. Бурхны итгэгчдийг бүгдийг нь хулгайлж байхад тэр сүрүүлэгчтэй нэг болоод тэр үйлдэлд нь оролцож байгаа нь хулгай хийсэн үйл явдал болж байна. Эдгээр нь Илчил 6 дугаар бүлгээс эхлээд 7 лацны гам шиг мөн 8-9 дугаар бүлэг дээр 6 бүрээний гам шиг ингэж үргэлжилж байгаа гам шигийг хүлээж аваад ч асар сүмийн итгэгчд нь амьд гэж байгаа хэрнээсээ хэдийнэ тэд үгсэн нэгнээс өөрсгөө болсон байна. Харин үндэсний сүрүүлэгчийн урсгалд бүгд орсныхоо дараа асар сүмийн дүр төрх нь Исая 1:21-с доош унших юм бол тэр дүр төрхтэй яг адилхан. Итгэмжид хот яаж янхан болсон бэ гэж завхаарсан байна тийм ээ. Тиймээс чиний мөнгө хог болсон, чиний дарс усаар шингэлэгцэн гэж байна. Мөн энд үнэн зөв хонголдог байсан атал одоо алуурчдаар л дүүрчээ гэж байна. Зөвхөн алуурчдал болсон байна гэж хүн алсан байна тийм ээ. Түнчлэн чиний ноёд бол бослог гаргагчд, хулгайчдын найзууд гэж. Тэгээ хүн бүр хээл хахуул дуртай бөгөөд шан харамжийн төлөө хөөцөлддөг. Яг адилхан дүр төрх. Үнэхээр Бурхны сүнс явсан энэ бүх нэгнүүд энэ гамшигыг аваад ч сүнсээрээ сохор болсон. Дүлий болсон нэгнүүд байна. Тэдний үйлс нь юу байсан бэ гэхээр энэ үе олон үндэснүүд дундаас Бурханд сонгогдсон ард түмэн байсан хэрнээ хариуцсныг дагаад явхад Бурхны сэтгэл ямар байх вэ? Бид илчилтийн иш үзүүлэг ба бодит байдлын үгийг чин сэтгэлээсээ ойлгоод, сонсоод үнэхээр энэ үг нь үнэн байна уу гэдгийг нягтлан шалгаад бодит байдлын үгийг ойлгож зүрх сэтгэлдээ итгэж шинэ гэрээг сахидаг Тэнгэрийн хаанчлалын ард түмэн болоосаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Эцэст нь голцсон болгон эмхтгээд аваад үзэх юм бол Илчилт 8-9 дугаар бүлэг нь 7 бүрийн дундаас 6 бүрээ татагдж байгаа үйл явдал юм. Тэгвэл энэ үйл явдал болж байгаа газар нь бүх дэлхийн нийтэд хамааралтай биш. Илчилт 6 дугаар бүлэгт унснаар хөөгдөж хариуцсны харьяа болсон 7 алтан дэнлүүний суурийн асарт өрнөсөн үйл явдал юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь унсан итгэгчид 8 дугаар бүлэгт харь үндэстэнд 3-1-ээрээ хөнөөгдөж байгааг мэдүүлж байгаа бүрийн дуу болсон байна. Гэвч эдгээр нь тэр дууд сонсоодч тэр бүрийн дууг сонсоодч гимшээгүй. Нэг үгээр хэлэх юм бол унсан сонгогдсон ард түмнийг шүүсэн утга юм байна. Дэлхийд даяар буй хайрт номлогч пасторууд итгэлийн гэр бүл та бүхэн минь. Одоо энэ ертөнц үнэхээр хүнд нөхцөл байдалтай үлэмжих зовлонгийн үе юм. Үлэмжих зовлон их байх тусам энэ хүнд нөхцөлтэй байх тусам бид Бурхнаа ирж хаан Бурхны үгэн дотор орж ирэх ёстой биш үү? Бурхан дотор, үгэн дотор нэг болцгоё. Илчилт 7 дугаар бүлэгт Бурхан энэ үлэмжих зовлон дундаас тоолж чадамгүй олон хүмүүсийг Есүсийн цусаар аварна гэж айлцсан байдаг. Иргчлөө, инх тайван, хайрын хаанчлал, гим нүгэл, хууль цааз гэж үгүй. Бурхны хаанчлал бол Тэнгэрийн хаанчлал юм. Үүнийг Бурхан амлаж өгсөн амлалт юм. Тэнгэрийн хаанчлал ба мөн хамт найддаг бид Бурхан Есүсийн дотор нэг гэр бүл биш үү? Одоо өөр хоорондоо маргалдалгүй. Бие биенээ хайрлаж, уучлж, ойлгоцгоё. Бид бол Бурхан ба Есүсийн дотор нэг юм. Бид нэг гэдгээ хизээч бүү мартаарай. Нэг гэсэн илэрхийлэл болгож we are one гэж дуусгая. We are one. Дуустал нь хамт ээж өгсөн та бүхэндээ баярлалаа. Хамтдаа залбирцгаая. Үнэнхүү талархалт Бурхан Аав минь. Өнөөдөр ч мөн Есүсийн авгай ариун цус, түүний хайр, Есүсийн цусаар байгуулсан шинэ гэрээ, илчилт номын иш үзүүлэг ба бодит байдлын үгээ мэдүүлж өгсөн явдалд талархаж байна. Илчилт номын иш үзүүлэг бэлэгдсэн. Энэхүү эцсийн цаг үед бэлэгдсэн бодит байдлыг харж сонссон гэрчийн явахнаар дамжуулан
Шин тэнгэр газар цахим илчилт номын семинарыг нээж өгсөнд талархаж байна. Энэ үгийг сонсож буй бүх хүмүүст харах мэдмий сонсох чих ойлгох зүрх сэтгэлийг зөвшөөрч Тэнгэрийн нэгүүлсэл хийгээд их мэрэгэн ухаан чадвараач мөн зөвшөөрч өгнө. Тинхүү үг ба бодит байдлын үгийг ойлгож шинэ гэрээ илчилт намыг заавал сахиж чадсан хүн бүгдийг Тэнгэрийн хаанчлалын ард түмэн байхаар та үйл ажиллагаагаа явуулж өгнө. Нин ялангуяа үгийг ойлгосон хайрт пасторуудыг минь хүн нэг бүрчлэн санаж өгөөд пасторуудын удирдлаганд буй итгэгч бүрийг санаж пасторуудаар дамжуулан илчлэлт намын иш үзүүлэг ба биелэлтийн үгийг гэрчлүүлэн итгэгчид нь бүгд ойлгож ухааран шинэ гэрээг сахидаг байхаар Тэнгэрийн хаанчлалын ард түмэн болоход та тусална. Үлдээд буй бүх семинарыг ч мөн эзэн удирдах өгөн сонсож буй хүн нэг бүрт ухаарлын зүрх сэтгэлийг олж авахд итгэлийг зөвшөөрч өгөөрэй. Түүнчлэн Бурхны үгийг сонсох таатай орчин нөхцөлийг нь хүртэл эрүүл мэндийг нь хүртэл та сахин хамгаалж энэ бүгдийг өдөртөн жолоодож өгнө гэдэгт итгэн хараар дүүрэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Тэнгэр элчийн зогсож байгаа Тэнгис ба газар нь юу вэ? Илчлэлт номыг авч ирсэн учир нь юу юм бол? Тэнгэрээс ирсэн илчлэлт ном байна. Илчлэлт номыг авч идсэн нэгэн хүн нэгэн амлалтыг авч идсэн учраас амлалтын хон чинь бидтэй. Бид махан биеийн хоолоо амар амтлан иддэг бол чи миний үгийг сонсоод идэгтэн гэж байгаа нь сүнслэг зүйлийг чихээрээ сонсож идэх биш үү? Ард түмэн үндэстэн хэлтэн хаадна хэмбэ? Хүний тушаалаар суралцсан учраас Бурхны тушаалын дагуу дахин зааж байгаа босоо. Энэ 7 хоногийн пүрэв гараг 11-ний өдөр Жамбан шиг Матиа овгийн ахлагч илчлэлт 10 дугаар бүлгийг дамжуулан хүргэх болно. Өнөөдрийн адил өглөө 9 цагт заавал оролцож үнцэнтэй Бурхны чин хүсэл амлалтын үгийг ойлгож ухаараасай гэж хүсэж байна. Өнөөдөр сонссон үгээс гадна Шин тэнгэр газрын чуулган мөн сургаалын талаар асууж мэдмээр зүйлээ одоо дэлгэцэн дээр харагдаж буй овог тус бүрийн холбогдох дугаарт хандна. Дэлгэрэнгүй илгэсэг дотн танилцуулах болно. Эсний залбирлыг хамтдаа өргөн өнөөдрийн арга хэмжээг өндөрлөе. Тэнгэрт байгаа бидний эцэг минь, таны нэр ариунаар дурсгагддаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэр чигээ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талахыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний үрийг мөн уучлаач. Биднийг сорилтод бүү оруулаач. Харин бузар муугаас гэтлгээч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үрд таних. Амен. Үгээр Бурхны шинэ гэрээ илчлэлт намын иш үзүүлэг ба биелэлтийн гэрчлэл Шин тэнгэр газрын цахим семинараа өндөрлөж байна. Дуустал нь хамт байсан та бүхэндээ баярлалаа.